Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас басан гарагт 8 цаг 10 минутанд яг энэ хугацаанд танд хүрдэг мэдлэг гэж минингийн тал өрөөтэй та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай та мэдхүү нэвтрүүлгийг high speed айл бүрт интернетийн хувьсэл өрөйтөөр хамтран ажиллаж байна. За мөн тогтвортой өсөлтийг тууштай байдлаар өрөөтэй Apex Capital үнэ цасны компани хамтран ажиллаж байна. За манай эфир үндэс 77 77 38 83 77 77 88 30 та энэ утсаар холбогдож орж ирээд 3 асуултанд хариулан ялгч болно. Хамгийн гол нь орж ирэхээс өмнө шууд утсаараа яриараа, радио контрагаараа за тэгээд нэрээ хэлээ шууд асуултанд хариулаарай. Өнөөдрийн оролцогчдоо амжилт хүсье. Эхний сонсогч 8865 байна уу? Өглөөний мэндийг холдоно. За өглөөний мэндийг холд. Сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За ийм асуултан дээр орж ирлээ. Ямар хотыг 1919 оноос өмнө Пресбург гэж нэрлэж байсан бэ? За би дөрвөн хувилбар өгнө. Пресбург, Прага, Братислава, Амстердам, Бремен. Цаг явсан. Пресбург. За Амстердам гэж хэлчихдэг. Амстердам биш ээ холбогдсон байлаа. Баярлаа. За Пресбург гэдэг нэртэй хот байсан юм байна. Энэ ямар хот вэ одоо юм байна уу? Өглөөний мэнд жижигхэн алзаа. За өглөөний мэндээ жижигхэн аль сайхан амарсан уу? За би дөрвөн хувилбар өгнө. Прага байна уу? За ийм асуулт байна. Америк нэгдсэн улсын нийслэл юу вэ гэсэн байна? Цаг явсан. Вашингтон хот гэдэг яах вэ? Баяр хүргэе. За ээжийн талын гэр бүлийг юу гэж дууддаг вэ? Юу нэ? Нагац гэдэг тэгэлгүй яах вэ? За ялтын асуулт ирвэхэ хідэн хөлтэй юм бэ? Ирвэхэ 6 хөлтэй юм байна. Ялгчаар тодорч байна. Баяр хүргэе. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. За цэргийн баярын минь төргий. Ахын цэрэг явж хамжаагүй л. За ихтэй баярлаа. За цэрэг хаас бүх хүмүүстээ минь төргөж авах шиг байна. Баярлаа. Баярлаа. За 8611 байна. Өглөөний мэндээ баянаа сайхан амарсан уу? Өглөөний мэнд баянаа сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За ямар хотыг 1919 оноос өмнө Пресбург гэж нэрлэж байсан бэ гэсэн байна. Сая Амстердам гэж унчуу. Амстердам гэдээ унсан. Цаг явж байна. Нөгөө гурав юу вэ? За нөгөө гурав нь Прага, Братислава, Бремен гэсэн гурван хот үлдсэн байна. Бремен юм болоо. Бремен за биш байна. Холбогдсон байлаа. За 66 16 байна уу? Өглөөний мэндээ. За энд холбогдсон байна. Байна уу? Окей. За нэр нь жоохон тасалтай дээ шүү. Дахиад хэлээрэй. Окей. За сүлжээ жоохон орж гараал байна да. Окей. За яг ямар ч гэсэн асуух гээд оролдъё. Ямар хотыг өмнө 1919 оноос өмнө Пресбург гэж нэрлэжсэн бэ гэсэн байгаа. 3 дахь хүн шууд хариулт авч болно. Одоо Прага, Братислава хоёр үлдсэн юм байна. Цаг явсан. Бано. За энэ утсан тасарсан байна. 88 байна. Өглөөний мэнд сайн мөгчрөл. За өглөөний мэндээ мөгчрөл. Пресбург гэж аль хотыг нэрлэж ирсэн юм болоо шууд хариулт авч болно. Братислава тэгэлгүй яах вэ? Словакийн нийслэлийг Пресбург гэж өмнө нэрлэж байжээ. За дараагийн асуулт. Темпура гэж аль улсаас гаралтай хоол вэ? Итали, Франц, Япон, Испани. Цаг явсан. Дандаа нэг юм хэлэхээр унцаад байдэ. Харин л ялчаад байдаг санах юм. Миний санах юм. За цаг явсан. Итали, Франц, Испани, Япон гэсэн байна. Испани л гэж. Испани. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. Энэ хоолн дээр унцаад байгаа юм. За манай мөгчрөл минь хоолн дээр унцдгаа гэж за мэдээж нэг төрлийн асуулт бол асуухгүй олон асуулт хорилж байгаа. За тэр тусмаа би зүгээр ийм эмэгтэйчүүд илүү дамгаасан бас асуултууд оруулахыг хичээж байгаа. 8680 байна уу?
Байна уу? 8668. Байна уу? За өглөөний мэнд хинтээ холбогдсон байна. Байна. Дахиад лэрээ уучлаарай. Болдоо. Болдоо. За өглөөний мэнд болдоо. За ийм асуулт нэр явж байгаа. Темпура гэж аль улсаас гаралтай хоол вэ? Итали, Франц, Япон гэсэн гурван хөлбөрлөсөн цаг явсан. Япон болоо. Японы юм шарсан хоолыг темпура гэдэг юм билээ. Дараагийн асуулт Венесуэлийн нийслэл юу вэ? Цаг явсан. Каракас гэдэг байх халтар царайт юм байна. гэдэг байна. За ялтын асуулт хамгийн том мич юу вэ? Том юу гинэ? Хамгийн том мич. За би дөрвөн хөлбөр өгье. Мич. Сармагчны мич. Мич гэдэг юм байна. Тэглгүй байх уу? Шимпанзе. Горилла тэглгүй байх уу? Яалагчаар тодорч байна. За нэр нь хэмлээ. Тэгэхэд болдоо гэстэй. За баяр үргээ ялагчаар тодорч байна. Өнөөдрийн анхны ялагчаар болдоо манд тодорлоо. Баяр үргээ. За баярлаа. 80-70 байна уу? Өглөөний мэнд хоёр анхаа байна. Өглөөний мэндээ. За анхаа. Ийм асуултан дээр орж ирсэн. Нэгэн дуу сонсно. Дуучны нэрийг хэлэх нь байна. За ойлгомжтой байх те. За бүгд хамтдаа сонсцгоё. Ийм дуучин байна. Нийт 24 сая үзэлттэй дуу байна. Энэ дуучны нэр хэн бэ? Цаг ирсэн. Мач айгу будалсан гэхдээ юу байдаа? Нинэгээ сая. Нинэ биш нэ холбогдсон байлаа. За бүдэг сонсогдсон бол дахиж бас бүгдээрээ сонсч болно. За би манайхан энэ дууг мэдэх бол хариултыг хэлж байгаарай. Би хамтран ажиллагчаа танилцуулаад эргээд бүгдээрээ нэвтрүүлэгтээ буцаад орно. За манай нэвтрүүлэгтээ айл бүрд интернетийн хувьсэл өрөөтэй high speed хамтран ажиллаж байна. За зурагтнаас салахгүй 100 хоног гэсэн урамшууллын аянаа зарласан байна. Тэгэхээр та 50% хөнгөлөлтөй буюу 20,000 төгрөгийн төгрөгөөр өндөр хурдны бүр 100 мегабит гэж байгаа. За ийм хурдтай high bundle үйлчлэгийн шинэ хэрэглэгч болно. За шинэ хэрэглэгч болоогүй 50% хямдралтаас гадна 3 сарын турш Холливуудын бүх шинэ киног үнгүй хязгааргүй үзэх боломжтой юм. Тооны хязгаар авахгүй 100% үнгүй 3 сарын турш. За тэгэхээр тийм учраас 100 хоног зурагтнаас алахгүй гэсэн үрээтэй байна. За тэгэд мөн high speed болон high bundle үйлчлэгийн шинэ хэрэглэгчдээс Dyson брендийн шал цэвэрлэгчтэй одоо тов сурвалжлагч болон агаар цэвэршүүлэгч гих хоспилгийн 3 эзнийг бас тодруулах юм байна. За дээрэс нь нэмээд бас урамшуулт одоо цуглаанд оролцох нь хамгийн хямдар, хамгийн хурдан интернетийг одоо та бүхэндээ санал болгож байна гэж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 76 гэдэг дугаараас авах юм байна. 76 9000. За энэ дугаар залгаа дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна захиалга өгнө. За тэгээд 76 9000 л бариад хамгийн хурдан интернетээ ерөөсөө маш хямд үнээр за дээрэс нь юм урамшуулт үйдэн та холбуулаарай. За 100 гаруй сувагтай 100 мегабитийн өндөр хурдны интернеттэй ийм үйлчилгээ байгаа. За дээрэс нь эдний high bundle үйлчилгээ нэг одоо онцлог нь бол зурагтаа 96 цаг ухрааж үзэх боломжтой байна. Movie box суугийг хүртэл ухрааж үзэх боломжтой. 4 хоногийн өмнө гарсан кино контентуудыг та ихэд үзэх боломжтой. За дэлгэрэнгүй мэдээллийг SkyTel.cg гэсэн вебсайтаас авна. За мөн манай нэвтрүүлгийг дэмжин ажилласан, хамтран ажилласан SkyMedia гэдэг Facebook гэр хайгаад пэйжийг ороод лайк дараарай, дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За хамгийн гол нь энэ утасны дугаарыг чийжлээд авах хэрэгтэй байна. Утасаар ерөөсөө нэг удаа дуудлага өгөөд манайх интернет тавилъя, high speed тавилъя гэж хэлээл болох юм байна. 76 9000 баярлаа. За та мэдхүү нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогчоо бүгдээ авцгаана 88 10. Байна уу? Төмөрөн байна. За өглөөний мэндэ төмөргөн. За бүгдээ нэг хүний дуучны нэрийг хайж байгаа. Бүгдээ тэгэхээр дахиад сонсох уу? За сонсоод өмнөхдөр нь сайн сонссон гоочлоо. За. Бич муталта хаяата би чарталта гэхдээ бас би ярьдаг
Зя ийм дуучин маань энэ дуучны нэр хин гэдэг вэ гэсэн маань. Цаг явсан. Зя цаг явуулж. Амраа юм болоо. Амра биш нэ холбогдсон дээрлээ. За энэ асуултан дээр 3 дахь өнөө бүгдээ авах нь байна. За ер нь бол тийм олонний танил болоогүй мөртлөө YouTube дээр бас одолцсон 24 сая үзэлтэй энэ дуучин маань 88-3 байна уу? Байна, сайн байна уу? Сайн байна уу? За Баярын төргий. за баярлалаа. Баяраа. За. Бүгдээ дуучны нэр хайж байгаа шууд хариултыг авч болно. Дуугаа сонсох уу? За шууд хариултыг авъё. Гоохгүй юм биш. За энэ Хулануун гэдэг нэртэй дуучин юм байна. Хулануун гэдэг энэ 3 жилийн өмнө тавьсан тоохгүй гэдэг дуу бүгдээр сонслоо. За таны хувьд ихний асуулт хишиг өндөр гэж аль аймгийн сум бэ гэсэн байна. Цаг явсан. Энэ Булган аймгийн. Булган аймгийн. За дараагийн асуулт комбуча гэж. За сүүлийн үед их ялангуяа зүүн Азид алтарт гараад байгаа нэг юм ундаа байдаг юм байна. Комбуча гэж ямар ундаа вэ гэсэн байна. Би 4 хувилбар өгье. Давстай цай комбуча гэдэг, иссэн цай комбуча гэдэг, чихэртэй цай комбуча гэдэг, сүйтэй цай юм байна комбуча. Цаг явсан. За мэдхгүй байна. Буудъя. За бууднаа. За тэгвэл одоо эсгэлэнгийн хэлт юм болов. Эсгэлэнгийн хэлтээ янз юм бодох юм аа. Мэргэн боч өөр. За иссэн цай комбуча гэдэг юм байна. За ялтын асуулт одоогийн ямар улсыг 1997 хүртэл Заир гэж нэрлэж байсан бэ? Заир. Ямар юм аа? Заир. Заир. Яг зөв хэллээ. Заир. Хөлбөр байхгүй юу? Хөлбөр байхгүй. За Заир. Цаг туссан байна. Яаж төхөлмөр юм те? 3 2 байдгүй. За олгогдсон баярлаа. За уг нэг төгөж орж ирлээ. Ялтын асуултан дээр Заир гэдэг бас газар зүйн асуулт ирж байна. 99 дэгдэг байна уу? Өглөөний минь дөргийн сайхан амарсан ирхмээ байна уу? Өглөөний минь сайхан амарсан. За ирхмээ. Тэргийн баярын минь дөргий. За баяр үргээ. Одоогийн ямар улсыг 1997 он хүртэл Заир гэж нэрлэж байсан бэ? Өмнө энэ дээр орж ил байлаа. Конго Заир гэдэг. Конго арчилсан Конго Заир гэдэг байна. Дараагийн асуулт анхааралтай сонсож байгаарай. Пак Жион, Хёмин, Кюри, Юнжун нар нь Солонгосын ямар эмэгтэй хамтлагийн гишүүд вэ гэсэн байна. За би 4 хувилбар өгнө. Wonder Girls, Baby Vox, Blackpink, Tiara. Цаг явсан. Яг нэрүүдтэй мэддэг юм байна. За мэддгээрээ Tiara гэлээ. Tiara. Мэддэг шүү. Албаар бом байна. За мэддэг юм шүү угаасаа. Нуугаад. За ялтай асуулт. NBA-ийн 4 удаагийн бүх оддын бүрэлдэхүүнд багтсан Демаркус Касинс Монголын ямар багт тоглож байгаа вэ? Цаг явсан. Юуг нь За хөлбөр авах уу? За тэгээ. Хүлгүүд, Apes, Бодонгууд, Brothers. Цаг явж байна. Нэг харам өсөлттэй байсан шүү дээ. 3 2 Братс хөлгүүд юу нөтгний үлээ. Apes, Бодонгууд 1 Хүлгүүд зааста харамсалтай байна. За биш юм байна. Хүлгүүд шин. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч яг авахаас нь тасалчлаа. Манай эфирийн үндэс 77 38 83 77 38 83 77 88 30 90 байна уу? Байна уу? Өглөөний мэндэ нарка. За сайхан амарсан уу? Цагийн юм руу орсон уу? Юу гэдэг? Саксны юм руу яваад орсон. Саксны юм руу явж орсон. За манай нарка. Ийм асуулт байгаа. Би унших уу? За бод хамгийн богино үсгтэй. Хамгийн Богино нэрний. богиных нь Apes гэсэн байна. Apes бол биш юм байна. Холбогдсон баярлаа. За. За энэ би алдартай од манай Монголын Саксны лиг тоглож байгаа. Ямар баг тоглож байгаа гэсэн асуулт байна. Байна уу? Сэлэнгийн Бодонгууд. За баяр хүргэе. Дараагийн асуулт. Монгол улс олимпиад нийт хэдэн төрлөөр медаль хүртэж байгаа тоо хэлэх нь цаг явсан.
чөлөөтөх. За юм үлдээх үедээ те хүмүүсийн гомдоо. Чөлөөтөх жоо. За цаг туссан байна. 3 2 1 ансангууд ойлоо яана. За холбогдсон баярлаа. Нэг доо хэлэхгүйс нөө. За дуусчлаа та цаг. 5 гэж хэлчихье за. За 5 бас биш юм байна. За хэлж бодлоо. За 9688 байна уу? Байна өглөөний минь. Өглөөний мэндэ. За энд бол өглөөний мэнд. За. За. Монгол улс Олимпиос нийт хэдэн төрлөөр медаль хүртээд байгаа Паралимпик оруулахгүй. Нийт тоог Паралимпик оруулахгүй юу? оруулахгүй. Цаг 80 он чөлөөт тэгээд жуудаагаар авсан араас нь буудлага бокс дөрв болчиход байгаа юм бай. Юу лээ? Цаг туссан. Дөрв шүү дээ. 4 юм байна. За. Дөрв байна. Баяр хүргэе. Дараагийн асуулт. Хоромцэг.com, Амжилт.com, Сах хэмээн зэрэг сайтуудыг анх явуулж байсан үйл ажиллагаагаар нь ямар төрлийн сайтад хамруулах вэ гэсэн байна. За би 4 хувилбар хэлнэ. Сайтуудын төрлийг мэдээллийн, торрент, варез, залуучуудын гэсэн байна. Цаг явсан. Ямар сайтууд гинэ? Дахиад сайтын хэлчих. Мэдээллийн, торрент, варез, залуучуудын. За энэ эдгээр төрлийн За торрент варез гэдэг би мэдэхгүй байна. Мэдээлэл залуус хоёрын нэг сан. За 3 2 залуучууд. залуучуудын сайт биш юм байна. Холбогдсон баярлаа. За. За мэдээж хэрэг залуучууд бол нэлээд олноор ашиглаж лээсэн баг. Гэхдээ төрөл нь арай өөрөөр нэрлэгдэх юм байна шүү манайхаа. За үйл ажиллагаа явуулж исэн төрлөөр нь асууж байгаа. Бүгдээ хоромцэг.com-оос л одоо дуу татчихлаа. Да 89-3 байна уу? гээ байна. За өглөөний мэнд. За. Хоромцэг.com, Амжилт.com, Сах хэмээн зэрэг сайтуудын анх явуулж исэн үйл ажиллагаагаар нь ямар төрлийн сайтад хамруулдаг вэ гэсэн байна. За мэдээллийн, торрент, варез гэсэн 3 хувилбар үлдсэн байна. Цаг явсан. Мэдээллийн сайт. Мэдээллийн сайт биш юм байна. Холбогдсон баярлаа. За дараагийн сонсогч байна уу? Өглөөний мэнд хэлмээр сайхан амарсан уу? Өглөөний мэндэ. За сайхан амарсан. За ийм асуултан дээр явж байгаа шууд хариултаа авч болно. Хоромцэг.com, Амжилт.com, Сах хэмээн зэрэг сайтуудын анх явуулж ирсэн гэж байгаа. Үйл ажиллагаагаар нь ямар төрлийн сайтад хамруулдаг вэ гэсэн байгаа. За торрент болон варез гэсэн 2 хувилбар үлдсэн байна. Цаг явсан. Торрент юм болов. Юу татдаг юм уу? Торрент гэхээр бас арай төрлийнх юм байна. Яг зөв хариулт нь варез гэдэг сайтууд байна те. Юм татдаг тийм сайтуудыг хэлж байгаа. За дараагийн асуулт. Эхний асуулт юм байна таны хувьд. Ямар киноны дуу вэ гэсэн байна. Ойлгомжтой бах те. Ямар киноны дуу вэ? За би дуугаа тавина одоо. Зя ийм дуу байна. Энэ ямар киноны дуу вэ? Цаг явсан. Энд чинь машин барьж та билүү? Эсвэл нөгөө нэг өвс яаж та дуулаад яваад идэв дуу билүү? Өө машин барьж Цаг дууссан байна. ой зэрэглээ гэлөө. Говийн зэрэглээ тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За говийн зэрэглээ зөв юм байна. Дараагийн асуулт, ялтын асуулттай. За тодорхойлох 2 цаг тавиад P үсэг, англиар P эсвэл монголоор R үсэг тавил ямар смайлыг илэрхийлэх вэ гэсэн байна. За инээж байгаа, уйлж байгаа, хилээ гаргаж байгаа айсан. Цаг явсан. Тодорхойлох цаг тавиад P. За англи монголоор бол R үсэг. Юу хилээ гаргаж байгаа. Хилээ гаргаж байгаа юм байна. Яалагчаар тодорч байна. Баяр хүргэе. За хэм блэ? Ирхмэ? Биш ээ. Бэлгүн. За дараагийн ялагчаар тодорлоо. Баяр хүргэе. За баярлалаа. Нэг цагт ус зөндөө зэвсэг бариад хамгаалахгүй гэсэн дайны цагт их орно хамгаалах зүрхтэй зоригтой ирчүүдтэй Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэе. Сайн баярлалаа зүрхтэй. За баярлалаа. За цэргийг хамгаалсан бүх ирчүүдээс мэнд хүргэж байна. За би нэвтрүүлгийн дэмжин ажиллагчийг танилцуулнаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар эрүүл мэндийн яамны эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн дэмжин ажиллаж байна.
Сүрээгийн имийг тогтмол уух яагаад шаардлагатай вэ? Сүрээгийн нян маш удаан үхэж устдаг. Тиймээс дор хаяж 4-өөс цаашлаад 18 сар хүртэл хугацаагаар имчилгээг сүрээгийн бүх нян үхэж дуустдаг имчилж байж. Энэ тухайн одоо хүн хэр эрт онцлогдсон ямар хэлбэрийн сүрээгээр өвчлсөн зэрэгээс хамаарат горим хугацаа янз бүр өөр байдаг. Хэрв та эмээ тасалдаг бол эсвэл бүх имийг тогтмол хэрэглэдэг бол маш аюултай. Сүрээгийн нян эмээ тассан хугацаанд өсч үржин удаан хугацаагаар өвчлөх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ ууж буй юм нь тэсвэртэй болцдог. Мөн сүрээгээр дахин өвчлөх гэр бүлийнхэн болон эргэн тойрны хүмүүст халдвар тарах эрсдэлтэй. Тиймээс эмч сувилагчийн зааврын дагуу эмээ тогтмол уух нь маш чухал. Сүрийн өвчнийг устгах олон нийт удирдсан хяналтын тогтолцоо бэхжүүлэх төслөөс мэдээллийг хүргэлээ. Баярлалаа. За та мэдхүү нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогч 9511 байна уу? Байна. Та өглөөний мэнд. Баяраа байна. Өглөөний мэндэ. За. Баяраа ийм асуулт байна. Ретинол гэж ямар витамины төрөл вэ? Үсэг хэлэх нь A, B, C, E гэсэн хөлбөр байгаа. Цаг явсан. A, B, C, E. Ретинол. Цаг явж байна. E. D биш юм байна. Холбогдсон баярлалаа. Бай. За, ретинол гэж юм. За, энэ одоо юунууд чинь одоо витаминууд чинь бүгд өөр ингэсэн юмтэй байдаг. Тухайлбал витамин С-г бол бүгд тэр аскорбины хүчил гэж бол мэдж байгаах. Тэрэн шиг ретинол гэдэг нь аль нь юм болоо? 80 байна уу? Өглөөний мэнд тоолсон. Өглөөний мэндээ хүн алц. За. Ретинол гэж ямар витамины төрөл вэ? Цаг явсан. A. Тэгэлгүй яах вэ? А витаминыг ретинол гэдэг байна. За дараагийн асуулт ийм асуулт байна. 2025 онд нийт хэдэн сар олон нийтийн амралтын өдргүү вэ гэсэн байна. Ойлгомжтой байх тий? За. Амралтын өдргүү сар 2025 онд хэдэн сар байгаа вэ? 4, 5, 6, 7 гэсэн байна. Цаг явсан. За тоолыг 3 сард байсан. 4 сард байхгүй 5 сард байна. 6 сард байна. 7 сард байна. 11 сар. Хэд гэсэн бэ? 6-гийн 4, 5, 6, 7. А 6. Яг зүг байна. Яа. Сая гэс тооллоо. Гэс тооллоо. Яа. Зястас амдуулж гаалаадаг 2 сар бүх олон нийтийн амралтын өдөр байхгүй те. Тэрийг бас оруулж байдаг. Тийм. За дараагийн асуулт. Норивлон гэж аль аймгийн сум бэ? Цаг явсан. Норивлон сонсч ирсэн үү? Сонсчихсан шиг өөч шиг. За. Төхөөлөлтэй нөө. Төхүүлтэй. За би одоо ингээд зүүн тишээлэдэг гэж төхүүлээ да. 3 2 За тэгвэл хинти ялагчаар тадарч байна. Алцсан. Яа за. Өдрийн дараагийн ялагчаар тодорч байна. Баяр хүргэе. Баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За Норивлон гэж бол хинти аймгийн сум аа. 82 байна уу? Байна уу? За байна. Байна ганц чимгээ. Өглөөний мэндэ. За. Ийм асуултанд орж ирлээ. Аль олимпиад Монгол улс медальд ногдох хүн амын тоогоор хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн байх гэсэн байна. За нийт авсан медалийг хүн амтай харьцуулаад бас чигсаалт гаргадаг. Энэ үзүүлэлтээр хэдэн оны олимпиар манай хамгийн өндөр үзүүлэлтээ үзүүлсэн бай. Цаг явсан. Бээжингийн олимп биш юм байна. Холбогдсон баярлалаа. Бээжингийн олимпиар 4 медаль авсан. Чанар бол ялтчихгүй хаалттай. Гэхдээ медалийн доогоос сууж байгаа. 85.8 байна уу? Өглөөний өдрөг гамбаа байна. Өглөөний мэндэ. За. Ийм асуулт явж байна. Аль олимпиад Монгол улс медальд ногдох хүн амын тоогоор хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн бэ? Цаг явсан. Бээжингэд унсан. Хамгийн олон медаль авсан олимпийн хүн амтай харьцуулж байгаа. Тухайн үеийн хүн амтайгаас харьцуулж байгаа тийм. Тэгэхээр тийм үү. Тийм тоогоос гаргадаг. За энэ үзүүлэлтээр дэлхийд нэгт бичигдчихсэн жил бол байгаа. Тэр хэдэн жил вэ гэсэн? 3 2 За энэ чи 1980 оны Москвагийн олимп гэж. 1980 оны Москвагийн олимп биш юм байна. Холбогдсон баярлалаа. За. Дараагийн сонсогч 9913 байна уу? Байна өглөөний мэнд. Батэрднахаа таатал дуус чанга байна. За. За жоох масгараа та. За.
Ийм асуулт байгаа. Та 3 дахь хүн шууд хариулт авч болно. Хэдэн аль олимпиад Монгол улс медаль ногдох хүн амын тоогоор хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн бэ гэсэн байна. Цаг явсан. За медалийн тоог нь хүн амт нь хуваагаад хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэнийг нь асууж байгаа. Энэ сүүлийн олимпиад гэж багтаад. Цаг дууссан байна. 3. За. Хариулт өгөх. За шууд хариулт авах уу та? За 1968 онд нийтдээ 4 медаль авч ирсэн байна. Тухайн үед Монгол улсын хүн ам сая дөнгөж гарантай байсан. За энэ утгаараа дэлхийд хүн амд ногдох медалийн тоогоор дэлхийд нэгт бичигдэж байсан олимп байна. За дараагийн асуулт ийм асуулт байна. Зөвлөлт холбоот улсын 1986 онд сансарт хөөргөж 23 жилийн турш ажилласан ажиллагаанд байсан сансрын станцыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За би 4 хувилбар өгнө. Союз, Мир, Дружба, Буран. Цаг явсан. Союз. Союз нь биш юм байна. Союз илүү арай эрт байсан юм байна. 1986 оноос гэсэн байна. За холбогдсон баярлалаа. За дараагийн сонсогч 99.11 байна уу? Байна уу? Байна уу? Байна. За энд холбогдсон байна. Алтан гэрэл байна. Өглөөний мэндэ. За. Өглөөний мэнд. Ийм асуултан дээр явж байна. Зөвлөлт холбоот улсын 1986 онд сансарт хөөргөөд 23 жилийн турш ажиллагаанд байсан сансрын станцыг юу гэдэг вэ гэсэн байна. 1986-аас 2000 он гартал байсан байна те. Союз, Мир, Дружба, Буран гэсэн түрүүн союз гэдээ алдсан. Цаг явсан. Дружба гэдэг нь хаа. Дружба биш юм байна. Холбогдсон баярлалаа. За. Зя дараагийн сонсогч 85.1 байна уу? Байна. Өглөөний мэнд түмэн. За өглөөний мэнд. За та 3 дахь хүн шууд хариулт авч болно. Зөвлөлт Мир станц шүү дээ. Алдарт Мир станц юм байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт. Хөтлөгч Ёлк үндэсний телевизийн ямар нэвтрүүлгийг 20 орчим жил хөтөлж олноо танигдсан бэ? Цаг явсан. За Ёлк чинь агшин гүтлээд байлаа. Агшин гүтлээд байсан шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Ялтын асуулт. Цэцэг гэж сум байд юм байна. Цэцэг гэж аль аймгийн сум бэ? Цаг явсан. Цэцэг чинь за баруун тишэл байгаа та. Цэцэг гомаа. Цэцэг сум чинь. Цэцэг сум. Цаг туссан байна. 3. Ховдын хөлөө. Асуулт уу энэ хариулт уу? Ховд баха. Ховд тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Ялагчаар тодорч байна. За баярлалаа. Ээжд ялтааж байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За дараагийн сонсогч 94.11 байна уу? Өглөөний мэнд Тимур. Өглөөний мэндэ. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. Сайхан амарсан. За ийм асуулт байна. Хамгийн их цагаан арстан буюу Европ гарлын хүн амт улс ямар улс вэ? Цаг явсан. Асуулт дахиад хатта. Хамгийн их цагаан арстан буюу Европ гарлын хүн амт улс аль улс вэ? Тэг улс Австрали юм уу? Австрали аа? За Австрали биш юм байна. Холбогдсон баярлалаа. За бай. Цагаан арстан хүн амаараа нийт одоо тоогоор хамгийн их гэсэн. За та бүхэн хариулж байгаарай. Би хамтран ажиллагчаа танилцуулаад бүгдээрээ нэвтрүүлэглүгэ эргэн орноо. За манай нэвтрүүлэгтээ тогтвортой өсөлтийг тууштай байдлаар бариатай Apex Capital үн цасны компани хамтран ажиллаж байна. За хөрөнгө оруулалтын хамгийн эрсдэл багтаа түгээмэл хэрэгслийн тухай бүгдээрээ өнөөдөр ярина. Тэгэхээр бонд буюу өрийн бичиг гэж одоо хэлж болно. За бонд гэдгийг энгийнээр тайлбарлавал та хин нэгэнд одоо танд тодорхой хэмжээний мөнгө байлаа 20 сая төгрөг байлаа. Энийг хөрөнгө оруулъя гэж одоо хадгаламжинд хиймээргүй. За магадгүй илүү өндөр өгөөжийг хүсэж байгаа хин нэгэн зээлүүлмээр байгаа бол яг энэ үйлдэлийг бонд гэж нэрлэдэг. За тодорхой бизнес эрхэлдэг компаниуд өөрсдөө бонд гаргаад тэрийг худалдаж аавна гэдэг нь та тэр компанид ерөөсөө мөнгө зээлүүлж байгаад яг адилхан ийм үйл ажиллагааг бонд гэдэг. Тэгэхээр энэ компани нэгдүгürt төслөө бичсэн үн цасны яг ийм одоо компаниар дамжиж байгаа болохоор баталгаажсан барьцаатай ийм үн цасны бичиг болж таардаг. Тэгэхээр та компани шууд
өөрөө ингээд очиж зээлгүйгээр зүгээр бондыг худалдаж авахаар та компани мөнгө зээлж байгаа гэсэн үг. Энэ нь өөрөө эргээд эдийн засгт маш чухал ач холбогдолтой эргэлтэнд орж идэг бэлэн төслүүд байдаг болохоор за нөгөө талаар өндөр өгөөжтэй. За тухайлбал бондын дундаж хөө 18-аас 19% байна. Төгрөгийн бондын дундаж хөө. За тэгэхээр энэ 100 сая одоо төгрөгийн бонд та худалдаж авлаа гэхэд 19.5% хүүтэй бондод 12 сарын хугацаанд татврын дарга цэвэр хүн 17 сая 550 мянган төгрөг болох юм байна. За энэ одоо нөхцлөөс хүүг бондын нөхцлөөс хамааран улирал болон сараар бүр хүртэл авах боломжтой байдаг. Та улирал бүр төлөлттэй бондод хөрөнгө оруулалт хийснээр нэг улирал 4 сая 382,750 төгрөгийн хүү болгон авах юм байна. За энэ нь улмаар хүүгийн өгөөжөөрөө дахин хөрөнгө оруулалт хийснээр нийлэмл хүүгийн өгөөжөөр илүү өндөр ашиг хүртэгч боломжтой гэж үзэж болно. За тийм учраас энэ маш бас ухаалаг хөрөнгө оруулалтын нэг одоо хэрэгэл арга. Гэхдээ та өөрт санхүүгийн шинэ боломж нэх гадаад болон дотоод хувьцаа бондын хөрөнгө оруулалтыг сонирхож байгаа бол мэргэжлийн үнэ цасны компани Apex Capital-ыг одоо санал болгож байна. Мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үйлчлэгээний тусламжтайгаар та бондын эрсдлийг зөв үнэлнэ, ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой. Таны хөрөнгө оруулалтын турш түнш Apex Capital үнэ цасны компани underwriter-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудад хөрөнгийн зах зээлээс шаардлагатай санхүүжилтийг олгох, зөвлөх байдлаар бас хамтран ажиллана гэсэн байна. За Apex CGM гэдэг аль биесний сайт байгаа. За энэ сайтаар нөрөө дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн аваарай. За дээрэс нь өдөр тутамдаа, хоног тутамдаа одоо хэрэгжилж болох Apex Trader app гэж байгаа. Трейд хийх боломжтой энэ апп татаж аваад үн цасны данс нээгээд хөрөнгийн зах зээлийн үйлчлэгийг гар утсаараа шууд хэлбэршүүлэн авах боломжтой. За утасны дугаар нь 75 10 75 тэг юм байна. 75 10 75 тэг. За манай нэвтрүүлэгтээ доктортой үйлсэлтийг тууштай байдлаар өрөөтэй Apex Capital үн цасны компани хамтран ажиллаа. Баярлалаа. Та мэдхүү нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогч 72 20 байна уу? Байна. За. Байна уу? Байна. За энд холбогдсон байна. Мөги. За өглөөний мэндэ сайхан амарсан уу? Сайхан амарсан. За хаанаас холбогдож байна? Америкас. Америк аль хот вэ? Phoenix. Phoenix. За сайн байна уу? За тэгэхээр өглөөний мэнд бол биш л юм байна те. За ийм асуултан дээр бүгдээрээ за би асуулт асууя уучлаарай. Хамгийн их Европ гарлын хүн амтай улс ямар улс вэ гэсэн байна? Цаг явсан. Мэдгүй гэхдээ хаач. За. Польш. За энэ нийт хүн амын тоогоор асууж байгаа. Польш бол ялцчгүй Европ гарлын хүн амар их гэхдээ нийт хүн амар бол биш юм байна. Холбогдсон баярлаа. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. 88 22. Байна уу? Баярлалаа. За баярлалаа. Хинтээ холбогдсон бэ? Хин гинэ? Аргил. Аргил мөн үү? Аргил. За. За хэдэн настай вэ Аргил? 5 настай. 5 настай. Хүү зя. За ийм асуултан дээр таарчлаа. 5 настай хүүхд яг тохиромжтой мэдгүй маань. Дэлхийн 2 дугаар дайныг хэн өдөөсөн бэ гэсэн байна. Цаг явсан. Хин гинэ? Шот аав нарилах юм уу? За Гитлер мөн байна. Хүүхдэр өөрөөр нь хариулуулаарай. За дараагийн асуулт хойг гэж юу хэлдэг вэ гэсэн байна. Хойг гэж юу хэлдэг вэ? Цаг явсан. За холбогдсон баярлаа. Дахин холбогдорой. За дараагийн сонсогч 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаараар та бүхэн холбогдно. Одоо нэг 2 3 сонсогч аваад өндөрлөх тийшээ хандсан байна. Яг одоогийн байдлаар манай нэвтрүүлэг 4 5 ялагчтай байна. 8861 байна уу? Байна уу? Бүгд ахнаа. Өглөөний мэндэ мөнхөдөх сайхан амарсан уу? Өглөөний мэндэ. За мөнхөдөх ийм асуулт байна. Хамгийн их Европ гарлын хүн амтай улс ямар улс вэ гэсэн байгаа. Цаг явсан шууд хариулт авч болно. Итали бас биш юм байна. За хүн амын цагаан арьстай хүн амын тоогоор Америкийн нэгдсэн улс дэлхийд хүн амаар 3 жигддэг.
За тэр утгаараас ихэнх нь бас цагаан арьс хүмүүс байдаг болохоор Америкийн нэгдсэн улс гэж явах юм байна. Дараа Европын улсуудыг юм байна. Европ гарлын цагаан арьс гэж хэлсэн дээ. Тодруулж хэлсэн. За. Таны хувьд ихний асуулт одоогийн ямар улсыг 1989 оноос өмнө Бирм гэж нэрлэдэг байсан бэ гэсэн байна. Цаг явсан. Бирм. Тийм Бирм гэдэг нэртэй байсан. Одоогийн нэрийг хэлэх юм уу? Тийм одоогийн нэрийг хэлнэ. Зүүн Кеморыг Бирм. Юу гэнэ? Зүүн Кеморыг Бирм гэж. Бирм. Банк шиг. За биш юм байна холбогдсон баярлаа. За дараагийн сонсогч 88 тэгс байна уу? Радио онтрагаараа. бай. За. Унтаах. За. За хинд холбогдсон бай. Ихөө нэ. Хин гэнэ? Инх хоёр. За өглөөний мэндийг хоёр. Ийм асуулт байна. Одоогийн ямар улсыг 1989 оноос өмнө Бирм гэж нэрлэж байсан бэ? За бас радионоос. Өшөө чимэг болохгүй. Унтаах. Өөртөө л яриад ах шиг байна. Тийм ээ. За одоо зүгээр болчлоо те. За. Бирм гэж одоогийн ямар улсыг нэрлэж байсан бэ? Заата устай. Заата. Нэрийн одоогийн нэрийг хэлнэ. Шууд юм уу? Юу гэнэ? Бирм те. Цаг туссан байна. 3 2 Одоо ч юу штэ? 1 За амсангүү те. Хөөрэй. За холбогдсон баярлаа. За хариултыг сонсож байгаарай. Яа. За. За 88 тэгнэм. Байна уу? өглөөний мэнд. Дахиад дэлгэрээ. Өглөөний мэнд хэрэгээ. За өглөөний мэнд хинтээ холбогдсон бай. Чироотой холбоодлоо. За нэрээ дахиад дэлгэрээ уучлаарай яг. Чироо. За. Төрөө. Очроо. За өглөөний мэнд очроо. За ийм асуулт байгаа. Одоогийн ямар улсыг 1989 оноос өмнө Бирм гэж нэрлэж байсан бэ гэсэн байна. Цаг явсан. 3 дахь шууд хариулт авч болно. Мянмар улс үстэй. Мянмар улсыг Бирм гэдэг байсан. Тэгэлгүй байх баяр хүргэе. За дараагийн асуулт Цэзар салаад ямар улсаас гаралтай вэ? Би 4 улсын нэр хэлнэ. Анхааралтай сонсоорой. Итали, Мексик, Испани, Аргентин. Цаг явсан. Цэзар салаад аль улсаас гаралтай вэ? Итали гэл. Итали биш юм байна. Холбогдсон баярлаа. За. За сүүлчийн сонсогч аваад авъя. 88 тэгс байна уу? Байна уу? За энд холбогдсон байна. Энжи. За. Цэзар салаад ямар улсаас гаралтай вэ гэсэн байна? Итали, Мексик, Испани, Аргентин. Цаг явсан. Итали гэх түрүүн унсан. За холбогдсон баярлаа. За энэ хүрээд манай өнөөдрийн таа мэдхүүн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай таа мэдхүүн нэвтрүүлэгт өнөөдөр 5 ялагчтай болдоо, бэлгүүн, хүн алз, түмээ болон жижиг хүн алз ялагчаар тодорсон. За манай таа мэдхүүн нэвтрүүлэгтээ айл бүрд интернетийн хойсол өрөөтэй high speed за мөн тогтвортой өсөлтийг тууштай байдлаар өрөөтэй Apex Capital үн цасны компани хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Харин 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр хүрэлцэх болно. Баярлалаа.